Ганц хоёр хямралын тухай биш, харин ормоз, улаан хар тэнгис гээд бүр нэгэн зэрэг өрнөж буй 3 хямралын тухай ярьж байна шүү дээ. Бараг л урд өмнө тохиолдож байгаагүй нөхцөл байдал. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ? Тийм ээ, ялангуяа газрын тосны хувьд онцгой нөхцөл байдал үүсэж байна. Байгалийн хэн зах зээлийг аваад үзвэл Оросын албаны улс 2022 онд Европын хийн нийлүүлэлтэд хандахад үзүүлсэн нөлөө нь арай илүү том байсан. Харин газрын тосны хувьд таны хэлсэнчлэн ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй. Түүхэн эдийн зах зээлийг бид олон улсын зах зээл гэж боддогч одоогийн нөхцөл байдал нийлүүлэлт талаасаа газар зүүн хувьд маш их төвлөрсөн байдгийг бидэнд санууллаа. Стратегийн чухал ач холбогдолтой далайн гарцууд хаагдах эрсдэл үүсгэхэд нийлүүлэлтийн сүлжээ маш эмзэг болдог. Өөрөөр хэлэх юм бол энэхүү төвлөрлийг улс орнууд геополитикийн дарамт хөшүүрэг болгон ашиглах боломжтой. Одоо бол Иран ормосын хоолойг хөшүүрэг болгон ашиглахад бэлэн байгаа гэж харагдаж байна. Миний бодлоор энэ бол хамгийн чухал нь. Геополитикоос гадна мэдээний гарчгууд зах зээлд савлгаа үүсгдэг нь үнэн. Харин бидний хувьд хамгийн их анхаарч буй зүйл бол нийлүүлэлтийн хэмжээ. Яг хэр хэмжээний ачаад дамжин өнгөрч байгаа хэдэн зогссон зэрэг үзүүлэлтийг бид анхааралтай ажиллаж байна. Та дараагийн 3, 4, 5, 7 хоног гээд түвшний нийлүүлэлт, урсгал, худалдааны урсгал талдаа ойрын 7 хоногудад ямар хүлээлттэй байна вэ? Харилцаа ойлголцлын санамж бичиг зарлагдсны дараа газрын тосны урсгал хэрхэн эрчимтэй нэмэгдсэнийг бид харсан. Зөвхөн ормосын хоолойгоор ч биш, хоолойгоор дамжих урсгал болон дамжуулах хоолойгоор өөр чиглэлд шилжүүлсэн урсгалыг хамтдан авч үзвэл Персийн булангийн экспорт хэвийн үеийн түвшнийхээ 40-80% хүртэл сэргсэн. Гэтэл нөхцөл байдал дахин хурцдсанаар урсгал эргээд хэвийн түвшнийхээ ойролцоогоор 40% хүрээд байна. Тиймээс ормосын хоолойн урсгалыг сэргээж чадвал боломж бол бий. Учир нь бид тэгхийг нь саяхан харсан. Ганц ялгаа нь эхний удаа зах зээлийг нээхэд их хэмжээний бэлэн газрын тос байсан учраас нийлүүлэхэд хялбар байсан. Харин одоо тэр үе нь өнгөрсөн. Тиймээс дараагийн удаад урсгалын хэмжээг хэвийн түвшинд сэргээх үйл явц арай удаа үргэлжлэх болов уу гэж бодож байна. Аль хэдийн 8 дугаар сар гарчихлаа. Өвөл ойртож байна. Тэр үед хүмүүст халаалтын хэрэгцээ гарна. Өвлийн сарууд ойртох тусам асуудал шийдэгдэх шинж харагдахгүй байх вэ гэдэгт та санаа зовниж байна уу? Тэгэлгүй ахав, та маш чухал асуудлыг хөндлөө. Байгалийн гол хэрэглээ нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өвлийн улиралд халаалтад зориулагддаг. Европ болон зүүн хойд Азийг аваад үзвэл хүмүүс өвлийг давахын тулд яг энэ үед байгалийн хамгийн их шаардлагатай болдог. Дизель түлш болон халаалтын зориулалттай түлшний хувьд ч мөн адил өвлийн улиралд халаалтын хэрэгцээ нэмэгддэг тул эрэлт нь өсдөг. Тиймээс энэ хоёр төрлийн бүтээгдэхүүний хувьд ялангуяа байгалийн зах зээл талаас үүсэх эрсдэлд бид хамгийн их анхаарч байна. Хоёулаа ярьж байх энэ үед хийн дамжуулах хоолойнууд баригдаж байгаа. Ашиглалтад орох хүртэл магадгүй 1-2 жил шаардлагатай. Тэр хүртэл юу болох вэ? Үүний хувьд илүү их савлгаа гарах уу? Та ямар хүлээлттэй байгаа вэ? Улс орнууд ямар арга хэмжээ авах вэ? Энэ хугацаанд зах зээл ормосын хоолой хаагдах эсвэл урсгал тасалдах эрсдлүүдэд бүрэн эмзэг хэвээр байна гэж бодож байна. Удаан хугацааны тасалдал гарахгүй байж болох ч газрын тосны урсгал түр татрах тохиолдол гарч магадгүй. Ийм нөхцөлд тэрхүү урсгал хэрхэн өөрчлөгдөх, хэрхэн ажиллахыг бид одоогоор бүрэн ойлгож амжаагүй л байна. Гэхдээ эрсдэл эмзэг байдал байсаар байна. Үүний хувьд ямар хүлээлттэй байна? Бидний харж байгаагаар бол зах зээлийн ханш ерөнхийдөө л гарч буй мэдээлэл шууд хариу үйлдэл үзүүлж байна. Яг зөв. Бид Персийн булангийн газрын тосны олборлолт 4-р улирлын ихээр хэвийн түвшинд очно гэсэн үндсэн төсөөлттэй байна. Хэрвээ тийм зүйл тохиолдвол 4-р улиралд Брент газрын тосны үн дунджаар баррел тутамд $80 орчинд байна гэж харж байна. Харин эх оны бидний үндсэн таамаглалын дагуу үнэн дунджаар $70 орчимд байх боломжтой. Гэхдээ таны хэлсэнчлэн хэрвээ дахиад яг ижил нөхцөл байдал үүсэж нийлүүлэлт дахин тасалдаж магадгүй гэсэн мэдээлэл гарвал гол эрсдэл болж ирнэ. Мөн анхаарах ёстой өөр нэг зүйл бол энэ нөхцөл байдал дууссаны дараа олборлолтын хэмжээ ямар байх вэ гэдэг асуудал. Тухайлбал газрын тосны үн удаан хугацаанд өндөр байсан учраас Америк нэгдсэн улс олборлолтоо нэмэгдүүлэхэд илүү их хөрөнгө оруулж байна. Америкийн талаас олборлолтын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг орн бидний одоогийн хүлээлтээс давсан хэмжээгээр олборлолтоо нэмэгдүүлж чадвал яах вэ гэдэг асуудал бий.
Ингэснээр 2027 он гэхэд зах зээл бидний өнөөдрийн төсөөлж байгаагаас арай илүү сулрах боломжтой. Тиймээс олон хувилбар харагдаж байгаа. Бидний харж буй хамгийн том эрсдэл бол доктортой шийдэлд хүрч чадахгүй явсаар эх онд жормоосын хоолоогоор дамжих урсгал аажмаар сэргсээр байх дүр зураг. Ийм тохиолдолд газрын тосны үн бариад тутамдаа $100 давж өсөх боломжтой. Энэ хамгийн муу хувилбар нь уу? Та үндсэн хувилбарын талаар ярьлаа. Барайл нь $100 хүрэх нь хамгийн муу хувилбар гэж үзэж байна уу? Тийм ээ, одоогоор бидний авч үзэж буй хамгийн муу хувилбар бол эх оны туршид нөхцөл байдал зөвхөн аажмаар сайжирна гэж үзвэл энэ оны 4-р улиралд газрын тосны үн барайл тутамдаа $120-т хүрч магадгүй гэсэн хувилбар юм. Харин эх онд дунджаар $100 орчимд байх боломжтой. Газрын тосны үн одоогийн түвшиндээ харьцангуй тогтвортой байгаагийн нэг шалтгааныг хятадтай холбон тайлбарлаж болох уу? Хятадын эрэлт бүр дотоод нөөцөө ашиглаж байна. Хятад дахин худалдан авалтаа эрчимжүүлснээр үн өсөх эрсдэл бий юу? Тэгэлгүй яхав тэр талаас нь үнэхээр анхааралтай ажиглаж байгаа. Хятад улс олон улсын системд ихээхэн уян хатан байдлыг бий болгосон. Үннийг хэлэхэд энэ нь бидний болоод зах зээлийн хүлээлтээс ч өргөн хэмжээнд нөлөөлсөн. Яагаад тэрвэ? Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна гэж бид бодож байгаа. Нэгдүгээрт Хятад сүүлийн жилүүдэд уян хатан байдлаа нэмэгдүүлэхийн тулд хоёр чиглэлд хөрөнгө оруулсан. Үүний нэг нь автомашины салбарт цахилгаан автомашины эзлэх хувийг нэмэгдүүлсэн явдал. Бензиний нийлүүлэлттэй холбоотой асуудал гарлаа гэж бодъё. Хүмүүсийн тээврийн хэрэгцээг тасалдуулахгүй хангахын тулд цахилгаан автомашин санал болгож болно. Ингэснээр бензиний үнд төдийлөн санаа зовох шаардлагагүй болно. Үнэн дээр дай эхэлснээс хойш Хятадд нийт автомашины борлуулалтад EV-гийн эзлэх хувь нь 50%-аас дээш байсан бол 60%-аас дээшилж өснийг бид харсан. Энэ бол үнэхээр гайхалтай үзүүлэлт. Нөгөө стратеги нь Хятад улс стратегийн газрын тосны нөөцөө нэмэгдүүлсэн явдал. Үнийгээ ч маш уян хатан байдлаар ашиглаж чадаж байна. Өөрөөр хэлбэл газрын тос хямд үед тухайлбал өнгөрсөн оных шиг байх үед нь нөөц бүрдүүлэх хурдаа нэмэгдүүлэх. Өнөөдөр бид нийлүүлэлтийн доголдолтой тулгарч байхад Хятад улс хоёр арга хэмжээг зэрэг хэрэгжүүлж чадсан байна. Нэг талаас нөөцөөсөө ашиглаж, нөгөө талаас дотоод шаталтад хөдөлгүүртэй автомашины оронд EV-гээр хэрэглээгээ үргэлжлүүлэн хангаж чадсан. Мэдээний гол сэдэв болж буй өөр нэг түүхийн эдийн тухай асууя. Төмрийн хөдөр. Үүн нь сүүлийн 1 жилийн доод түвшинд хүрч буурлаа. Арилжаачдын болгоомжил эрэлтийн төлөв нөлөөлж байна. Одоогийн төмрийн өдрийн үнийн түвшинд та ямар байр суурьтай байгаа вэ? Ойрын хугацаанд эргэн үүсэх боломж бий юу? Үнийг хэлэхэд бид төмрийн өдрийн үнд ийм дарамт ирнэ гэж нэлээд удаан хугацаанд хүлээж байлаа. Гэхдээ энэ нь бодитоор илрэх хүртэл багагүй хугацаа зарцууллаа. Төмрийн хөтрийн эрэлтэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийг аваад үзвэл ихэнхдээ гангийн үйлдвэрлэл болон барилгын салбараас хамаардаг. Харин Хятадын хувьд энэ салбарууд бүтцийн хувьд өөрчлөгдөж, сулрах хандлага ажиглагдаж байна. Хэсэг хугацаанд гангийн экспорт төмрийн хөдрийн үнийг тодорхой хэмжээнд дэмжиж чадсан. Гэхдээ энд бүтцийн асуудал байгаа гэж бодож байгаа. Хэрвээ барилгын салбар бүхэлдээ сул хിവэр байх юм бол төмрийн хөдрийн үн өндөр түвшинд удаан хадгалагдахад хэцүү байх болно. Тэгвэл эх 12-оос 24 сарын хугацаанд төмрийн өдрийн үнийг өсгөх гол хүчин зүйл юу байж болох вэ? Тийм нөхцөл байдал ихэвчлэн ямар нэгэн төрлийн худалдааны маргаанаас үүддэг. Тухайлх юм бол хэдэн сарын өмнө нэг компани Хятадд бүтээгдэхүүний нийлүүлэхийг оролцсон ч зөвшөөрөөгүй тохиолдол гарсан. Ингэснээр төмрийн хөдөр бэлэн байсан ч зах зээл нийлүүлэх боломжгүй болсон. Тиймээс худалдааны маргааны улмаас зах зээл дэх нийлүүлэлт ийм байдлаар хумигдах нөхцөл үүсвэл энэ нь үнийг өсгөх хүчин зүйл болж чадна. Гэхдээ энэ нь суурь хүчин зүйлд тулгуурласан урт хугацааны хандлага бол биш. Миний бодлоор урт хугацааны трендээс харахад төмрийн хөдрийн эрэлтийн өсөлт хүчтэй байх төлөв харагдахгүй байна. Саманта, алтны талаар ярилцахгүй өнгөрч болохгүй нь Ираны дантай холбоотойгоор алтны зах зээл нэлээд сонирхол татж байгаа шүү дээ. Үнэ нь одоогоор $4,000 орчимд арилжаалагдаж байна. Таны байр суурь ямар байна вэ? Алтны үнд хэрэг савлгаа гарах бол? Мэдээж хэрэг алтны хувьд бидний урт хугацааны байр суурь төв банкнуудын худалдаа авалттай холбоотой хэвээрээ. 2022 онд Оросын хөрөнгийг зарцаасны дараа хөгжиж буй зах зээлүүдийн төв банкнуудын алт худалдаа авах хандлагад өөрчлөлт гарч худалдаа авалт нь нэрчимсэн. Учир нь Оросд тохиолдсон зүйл бидэнд ч тохиолдож болно гэсэн болгоомжлол бий болсон. Тиймээс энэ нь төв банкнууд нөөцөө төрөлжүүлэх, эрсдлээс хамгаалах зорилгоор авч буй урьдчилсан арга хэмжээ гэж хэлж болно. Бид энэ чиг хандлага одоо ч хүчтэй үргэлжилж байна гэж үзэж байна. Үүнийг бид бодит датанаас харж байна. Мөн энэ тренд ойрын хэдэн жилдээ алтны үнийг дэмжиж аажмаар өсгөх хүчин зүйл нь хിവэрэ байна гэж харж байна. Алтны үн цаашдаа хэр өсөх боломжтой гэж харж байна вэ?
Энэ оны эцэст $4,900 хүрнэ гэж таамаглаж байгаа. Одоогийн түвшнээс оны эцэс хүртэл $1,000 хүрэхгүй хэмжээгээр өсөх боломжтой гэж үзэж байна. Мэдээж сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй. Миний бодлоор алтанд богино хугацаанд болгоомжтой хандах нь зүйтэй. Тухайлбал хэдэн 7 хоногийн өмнө босон шиг дайн дахин хурцдвал холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн болгоомжлолыг бий болгож болох юм. Бид саяхан басан хурлаар одоохондоо тэд тийм арга хэмжээ авахгүй гэсэн тохиог авсан. Гэхдээ тийм нөхцөл үүсгэхэд алтны үнс савлах эрсдэлтэй. Хүүгийн түвшин цаашид өснө гэсэн болгоомжлол гарах бүрт алт эзэмших боломжийн өртгөн нэмэгддэг. Үүний улмаас хөрөнгө оруулагчид алтанд байршуулсан хөрөнгөө бууруулах хандлагатай болж ирдэг. Тиймээс богино хугацаанд бид эрсдлээс бүрэн гарсан гэж хэлэхэд эрт байна. Төв банкны сүүлийн хурлын дараа алтны үнийг дэмжих орчин арай сайжирсан гэж хэлж болно. Гэхдээ нэгэн мэдээнээс шалтгаалan өөрчлөгдөж болох зүйл. Харин урт хугацааны бүтцийн шинжтэй дэмжлэгийн хүчин зүйлс нь бол байсаар байгаа гэж үзэж байна. Энэ нь зөвхөн энэ жилээр хязгаарлагдахгүй, доор хаяж хэдэн жилдээ үргэлжлэнэ гэж бодож байна. Эцэст нь таны хамгийн ихтэй таамаг юу вэ? Ирэх 12-оос 24 сарын хугацаанд түүхий эдийн засаг зээлийн гол бооцоод нь юу байх вэ? Тэглгүй яах вэ? Би хэд хэдэн зүйлийг түрүүн онцолсон. Газрын тосны хувьд аваад үзвэл түрүүн хэлсэнчлэн дизель түлш бол одоогоор хамгийн эмзэг байгаа газрын тосны бүтээгдэхүүн гэж харж байна. Энэ бол зөвхөн өвлөөс шалтгаалж улирлын чанартай эрэлтэн нэмэгдэхтэй холбоотой асуудал биш. Нийлүүлэлт талдаач эрсдэл байна. Ярилцлага ихэнд таны хэлжсэн шиг асуудал зөвхөн Ираны дайнтай холбоотой биш. Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд болж буй үйл явдалч нөлөөлж байна. Орос улс өөрөө дизель түлшний томоохон экспортлогч. Харин одоо экспортт нь хязгаарлалт үүсэж байна. Тиймээс бид дизелийн спред дээр урт позициор авахыг зөвлөж байгаа. Тодорхойлбол энэ оны 12 дугаар сарын фьючерсийг урт позициор эзэмшиж, эх оны 3 дугаар сарын гэрээг богино позициор авах хугацааны зүрэн дээр арилжаах их стратеги юм. Харин байгалийнхын хувьд маргаантай байгаа таамаг бол энэ хямрал дуусны дараа зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх явдал. Тэгэхээр фьючерсийн урт хугацааны мөрийг авч үзэхэд хэд үнэтэй үнэлэгдсэн гэж бид харж байгаа. Иймээс 2028 оны зуны Европын TTF гэрээнд богино позицийг бид зөвлөж байгаа.